Hi guys, welcome to Shall We Chat? За манайхаа юу байцгаан та нартайгаа Shall We Chat болонгаараа уулзаагүй маш их удсан байна. Тэгээд яг ингээд Shall We Chat дээр суугаад гоё сэдвийн тухай ярих гэж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд миний үзэгчид маань бас Shall We Chat-ыг маань хүлээгээд байжсэн гэж бодож байна. Тэгэхээр угаасаа Shall We Chat учраас яадаг үлээ манайхаа уух юмаа заавал авах хэрэгтэй байгаа тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ уух юм авцгаая. Өнөөдрийн дугаараар миний сонголт юу вэ гэхээр би угаасаа яг гарчигтайгаа тохиолдуулаад тааралдуулаад ийм сонголт хийсэн байгаа. Өнөөдрийнхөө сэдвээр хэдүүлээ Франц улсын тухай ярих гэж байгаа учраас Франц улс болон Америк улсын ялгааны тухай ярих гэж байгаа. Миний ажигласан ялгаа. Окей, яг бол би саяхан Парис руу явчаад ирсэн гэдгийг та нар маань мэдж байгаа бах. Тэгээ би харсан ялгаагаа ингээд та нартай ярьж өгч байгаа аахгүй юу. За тийм учраас би сэдвтэйгээ уйлдуулаад юу өөрийнхөө Францаас авчирсан шампейнийг уух гэж байна. За тэгээд задлаад нөхөртөөгөө сая ууж исэн. Тэгээд энд нэг гласыг аваад ирсэн байна. За тэгээд бүгдээрэнд нь cheers гэж хэлээд хэдүүл хамтдаа ууцгаа. Нэрээ юу юм бэлээ? Юу юм бэлээч гэж энэхүү бичлэг маань яг Монголд болохоор Valentine дараагийн өдөр нь орох бах. Тэгэхээр ерөн зүгээр Валентинтай ойрхон орж байгаа учраас бүгдээрэнд нь Валентины өдрийн мэндийг хүргэе. Happy Valentine's Day you guys. Тэгээд бүгдээрэнд нь хосуудтай хостой байсан ч байгаагүй ч бүгдээрэнд нь хайр дурлалын баярын мэндийг хүргье. За, cheers. Үнэхээр гоё юм. Wow. Alright guys, за одоо хэдүүлээ шууд сэдв рүүгээ орцгоё. За та бүхэн маань угаасаа намайг мэдж байгаа хэрэг Instagram дээр дагдаг бол сайн мэдж байгаа. Би сая одоо хизээ ч юм битээ те. Одоо баг 3-7 өдрийн өмнө юм уу те. Эсвэл 2-7 өдрийн өмнө ч юм уу Парис руу ихч рүүгээ очиод ирсэн байгаа. Тэгээд би та бүхэндээ удахгүй влог орно гэж хэлсэн байгаа. Тэгээд бид нэр влогийн янзалж байгаа. Тэгээд аяллаа маань влог орох болно. Тэгээд тэрнээс өмнө би юу яасан штэ Францаас Парисаас ямар бэлэгнүүдийг өөртөө болон гэр бүлийнхэнтэй авсан бэ гэдэг одоо бас бичлэгийг хийжсэн. Тэгээд энэ удаагийнхаа дугаар талаар хэдүүлээ Франц Америкийн ялгааг яриа гэж бодлоо. За тэгээд энэ удаа би нөгөө Франц руу явж байгаа нь болохоор миний анхны удаа явж байгаа тохиолдол бол биш. Би бүр жоохон багасаа явдаг байсан. Яг бол уралдаан тэмцээнд оролцоод бүр 3 дахь ангиасаа эхэлж явж гисэн байхгүй юу? Тэгээд энэ саяны удаагийн явалт маань болохоор 7 дахь удаагийн маань явалт байсан. Тэгээд Франц ихтэй би бодлоо л да. За яг ихэнх одоо өмнө нь явдаг байсан үеуд маань жоохон байх үедээ 10 жилдээ явдаг байсан. Тэгээд тэрний дараагаар ганц 2 удаа яг нас биед хүрчгсээд тэгээ оюутан байх үедээ ихч рүүгээ явж исэн. Франц руу зочилж байсан. Тэгэхээр бас ингээд уул нь бол ялгааг нь харахаар байсан боловч би одоогийн энэ 7 дахь явалтан дээрээ бол ингээд үнэхээр хүн нэр нас явахаар улам ингээд ажигч болж эхэлдэг юм байна. Ингээ залуу байх үедээ за хүүхдтэй байх үедээ угаасаа яриад хэрэггүй шүү дээ. Хүүхдтэй байх үедээ бол өстой зүгээр л ямар гоё юм бэ гэж явж байгаа шүү дээ. Тэгээд оюутан байх үедээ ч гэсэндээ тийм залуу халуун насндаа болохоор тэгэл нэг тийм юм ажиглаад энэний ялгаа ийм байдаг юм байна. Америк Монгол хоёрын Америк Франц хоёрын ялгаа ийм юм байна. Монгол Франц хоёрын ялгаа ийм ингэж амар ажиглаад яваад байдаггүй байсан юм байна лээ. Зүгээр л ингээл зугаачсан гэдэл те явдаг байснаа ажигласан. Тэгээ энэ удаагийн явалтан дээр болохоор би жоохон нас явсан учраас За тийм хөгшин биш шүү. You know. Sure, Jan. Жохон нас явсан учраас ингээд илүү ажигч болсон болоо гэж би өөрийгөө дүгнсэн байгаа. Тийм учраас би айгүй их тийм ялгаануудыг харсан Америк болон Францын хооронд. Ялангуяа Нью-Йорк болон Парисын хоорондох ялгаануудыг нь харсан баа. Тэгээд тэр ялгаануудынхаа талаар та бүхэндээ өнөөдөр ярьж өгье гэж бодлоо. За тэгээд би өөрийнхөө бичсэн одоо поинтуудыг хараадах, окей? Эхний ярих гэж байгаа зүйл маань болохоор метроны асуудал юм байна манайхаа, окей. За метроны асуудал дээр та бүхэн маань хэрвээ миний нэг Нью-Йоркийн сайхан зүйлүүд, муухай зүйлүүд гэсэн бүр бас нэг тэгээ YouTube анх эхэлж байхад л хийжсэн тэр бичлэгийг шавждаг үзчихсэн бол бас мэдэх байх гэж бодож байна. Тэгээд би хэлжсэн шүү дээ. Нью-Йоркийн subway system, subway гэдэг нь болохоор Нью-Йоркийн метрог subway гэж дууддаг. За Нью-Йоркийн subway system бол ингээд дэлхийдээ ганц байдаг. Тэгээ 24/7 явдаг. Тэгээ 7 хоногийн 24 цагт ингээд тасралтгүй явдаг. Хамгийн шилдэг метроны систем гэж Америкчууд өөрснөө барахаж ярьдаг. Нью-Йоркчууд өөрснөө барахаж ярьдаг. Боловч айгүй тийм бас асуудалтай аахгүй. Нью-Йоркийн subway гэдэг чинь бол
Яа, delay гэж амар байдаг заяа бүр ингээл delayгүй үе гэж байхгүй. Юм болонгууд л ингээл удаашрал ямар нэгэн асуудал гарсан байна. Тэр зам дээр нь те одоо засвар хийгдчихээн ч гэдэг юм уу. Зам дээр нь ямар нэг юм болсон байна. Нэг бодол дээр очсон чинь одоо метроны нэг хаалга нь гатсан байна ч гэдэг юм уу те. Эсвэл метроны урд дуур хүн үсэрсэн байна ч гэдэг айгүй амар те. Эсвэл хүн түлхсэн байна. Гэл янз бүрийн асуудлаас болоод амар delayтэй байдаг. Өдөр болгон delayтэй байдаг. Тэгээ нэг л бараг subway delay хийхэд бол бүх шумуунд нь ингээ delay гардаг. Тэгээ айгүй хэцүү. Тэгээд бүр Нью-Йоркд тийм үгүй байдаг. Нэг бол Нью-Йоркд бол яг цагтаа одоо тий on time байна гэж юм байхгүй. Яг ажил төлөвлөсөн бол тий. За тэдэн цагт очих хэрэгтэй гэсэн бол нэг бол чи очих хэрэгтэй цагаас 30 минутын өмнө очино. Нэг бол заавалчгүй зоолттой хоцорч очно гэдэг тийм бүр ингээд хошин шогийн одоо тийм жоок байдаг байхгүй юу. Тэр бол үнэ. Яагаад гэх юм бол хэдийгээр ингээд цагаа хараад бүр заа яста яг энэ метрон суугаад ингээд яхад гэл map дээр бол ингээд 40 минутанд очно гэл яхад хилдэж 40 минут очихгүй. Окей. Заримдаа болохоор айгүй эрт очих, заримдаа болохоор амар ингээд оройдож очиж ер нь delay гэдэг зүйл бол аюу хэцүү байдаг. Тэгээ би бүр ингээд бодоод байгаа байхгүй. 24 цаг ингээд явна гэж тэгтэж байгаахаа оронд зүгээр юу аачих. Тэ 24 цаг биш болгоод одоо энэ Франц улс шиг ч юм уу эсвэл Япон энэ шиг те 1-5-ын хооронд метрогоо явуулахаа болоо тэр үедээ нөгөө нэг maintenance одоо засвар масвар гэдэг юм уу тэр юмнуудаа хийгээд тэгээд өдрийн туршид одоо яг ажлын цагаар ингээ явагдаж байгаа үедээ хүмүүс айгүй хэргэлдэг үеэр тэгж делейгүй явдаг болох хэрэгтэй гэж миний хувьд бол бодож байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр одоо би энэ Францын метрог харлаа манайхаа. Oh my god. Үнэхээр another level байгаа байхгүй. Францын яг метроны одоо Парисын метроны шугам нь бол ингээд Америктэй Нью-Йорктэй харьцуулахад бол арай бага шугамдтай гэхдээ бас л үнэхээр another level байгаа байхгүй. За юун дээр another level гэж байгаа вэ гэхээр бид тэнд 7 хоногтой бол нэг удаа delay хараагүй. Би дандаа метрогоор явж исэн. Нэг удаа delayтэй тааралцсангүй. Ямар нэгэнтэй гацж байгаа ч юм уу бүр хонголдоор гацаад суучдаг Нью-Йоркийн метронууд бүр ингээд зөв чив чимгээ гацаа суучдаг. Тэгэл баг цаг маг ингээд суучдаг зарим үед. Ягаад гэвэл emergency brake нь хүн татцсан байна энэ хачаач юм яриа л заяа. Тийм ямар ч delay хараагүй, ямар ч тийм хоцролттой зүйл хараагүй. Тэгэд би яг метроны бодол дээр ороод ингээд доошоо буугаал юу л ороход боллоо шүү дээ. Яг нөө платформ дээр ороод метрогоо хүлээхэд яг харахад бол хамгийн ихтэй метрог хүлээсэн зүйл бол 4 минут л байсан. Хамгийн ихтэй. Ихэнхдээ бол дандаа 2 минут л хүлээдэг. Тэгэл айгүй хурдан хүрээд ирдэг. Тийм юм байна лээ. Тэгэхээр ингээд яг цагтаа метронууд нь ирдэг, айгүй ойрхон ирдэг. Ямар ч тийм delay байхгүй энэ төр гэдгээр айгүй давуу талтай. Нью-Йоркоос бол хамаагүй давуу талтай. Нью-Йоркд бол үнэхээр би бүр үнэхээр өдөр болгон энэс болж стресстэй заяа. За тэгээд үүнээс гадна өөр юуг ажигласан бэ гэхээр Нью-Йоркд бол ингээд амар их тиймэрхүү өвхлүүд болдог. Аксидентэд бараг өдөр болгон болж байдаг. Эсвэл нэг хүмүүс амиа орлох гэж ингээд ч юм уу юуны урдуур үсрэх одоо зам руу үсрэх subway track лөө эсвэл мэдрэл солиотой хүмүүс нь зүгээр зогсож байгаа хүмүүсийг очиод ингээд алах гад ингээд түлхчихдэг. Тэрнээс бол бас айгүй delay болж байгаа шүү дээ. Тэг би тэрэн дээр айгүй гайхтайхгүй. Нью-Йорк иймэрхүү галзуучлаатай өвчтэй homeless энэ хүмүүстэй гэдгээ мэдсээр байж яагаад энэ дээрээ ингээд одоо Япон шиг ч юм уу, Солонгос шиг ч юм уу одоо Франц шиг ч юм уу ингээд сабоныхаа платформуд дээр метроныхаа платформуд дээр юм шилэн хаалтнууд тавьчихдаг юм байлаа. Тэгээ шилэн хаалт нь яг Парисынхаа метротойгоо адилхан ингэж онгодог штэ. Ингээд яг хамтдаа онгодог тий. Яагаад тийм систем тавьж болдгоо болоо гэж би айгүй гайхдаг. Одоо ч гэсэн хүртэл гайхсаар л байгаа. Тэгээд тим юмд мөнгө зарцуулахын оронд одоо Нью-Йоркийн MTA буюу одоо энэхүү Subway олон нийтийн тээврийг хариуцдаг одоо энэхүү компани нь юунд мөнгө зардалгаддаг вэ гэхээр одоо fare одоо evasion-ийг буулгахын тулд одоо мөнгө төлөхгүй ингэж давж маавж ордог, шургаж мургаж ордог хүмүүсийн бууруулахын тулд тэр turnstile-ууд буюу яг нэг мөнгө төлөд ордог хэсэг үүдэг шүү дээ. Карта уншлаад ордог хэсэг. Тэднийг өөр болгох гээд айгүй хичээгээд одоо сүүлийн жилд бол 2-3 өөр тийм turnstile-уудыг install хийж туршиж үзэж байгаа. Гэтэ хизээж тэр нь бүтдэггүй. Яг бол ямар ч turnstile байсан Нью-Йоркчууд аргаа олоод шургаад үсрээд орчихно. Тэгэхээр энэ fare evasion-ыг багасна гэж бол одоо бараг байхгүй. Тэ тийм юмд мөнгө зарцуулахаа оронд
платформ дээр тийм шилийн юмнууд тавьчихад яадгийн болоо би бүр гайхаад байдгийн. Тэгээ саяхан мэдээ гарсан чинь хамгийн сүүлийн гэхэд те turnstile-ыг өөрчилсөн дээр $4 сая зарцуулсан гинэ. Тийм тэнийг юмд мөнгө зарцуулж байхаагаа оронд зүгээр юу тавиадахаач те тэр шилийн юмаа тавиадахаач гэж би хэлмээр байгаа байхгүй юу. Тэгэд Paris харсан нь болохоор айгүй их тиймэрхүү юмуд байсан. Бүх буудал нь бол байдаггүй мэн лээ. Би ихчээсээ бас асуусан байхгүй. Тэгээ энэ яагаад зарим буудал дээр байгаа зарим буудал дээр байдаггүй маа гэсэн чинь тийм ер нь ихэнхд нь байдаг гэхдээ заримнууд нь байдгүй маа гэд те. Тэгээд байгаа байхгүй ингээд онгоод юмнууд. Тэгээ би бодоод байхад шүү дээ те. Би урд нь очдог байхад бол те би сүүлд болохоор 16 онд очлоо. Тэгэд одоо бодоод хахад тэр үед бол байдаггүйсэн санагдаад байгаа байхгүй юу. Хэрвээ байдаг байсан бол айгүй цөөхөн бодолтой л байдаг байсан баг. Тэгээ санагдахгүй. Би харин Япон явж исэн. Японд бол өстой яг зоолттой байдгийг бол би мэднэ. Дандаа юм нэг яадаг хаалга те. Тэгэхээр мэдхгүй. Энэ шинэ зүйл байж магадгүй. Би тэрийг нэр ихчээс асуухаа мартчихсан байна. Одоо шинээр гарч ирж байгаа зүйл юм уу? Ямар ч сан Америкчууд бол тэрийг дуурайгаад Нью-Йоркчууд те Парисыг дуурайгаад Японыг дуурайгаад ингээ тийм юма тавиасаа гэж би бол бодож байна. За түүнээс гадна аюу сонирхолтой санкци юм гэдэг юм бол Нью-Йоркийн сабвейнууд болохоор бүгд заавал одоо жолоочтой хамгийн уртталт нь суугаад ингээд метрогоо удирдах явдаг жолооч түүнээс гадна дунд нь байрладаг одоо тий одоо хаалга хаагдах энтрийг ингээд удирддаг гэх юм уу. Тийм кондуктор хүн нь байдаг. Ингээ метроны хоёр өөр талд явж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Парисын зарим метронууд автомат юм байна лээ. Ямар ч тийм хүн амтан байхгүй гэсэн үг. За тэгээ Парисын метро яг Нью-Йорктэй харьцуулахад бол арай жижигхэн л юм байл л да, айгүй богинохон жижигхэн. Тэ Нью-Йорк ч юм бол айгүй урт энэ төр айгүй том зай хүрээтэй байдаг. Гэхдээ ер нь хараад хахад Парисын метронууд бол ингээ хүмүүс нь айгүй тийм Нью-Йоркийнхтай харьцуулахад маш цэвэрхэн тийм балиар заван шээс нэтрэтэй балиар заван юмнууд байгаад ахгүй. Парисын сабвей метрон дотор би нэг ч тийм homeless хүмүүс ингээл гуйгаа явж байгааг харах ч юм уу эсвэл унтаад байж байгааг бол хараагүй. Нью-Йоркийн сабвейгээр бол те ялангуяа шөнийн цагаар юм уу айгүй үүр мөрөөр явах юм бол homeless хүмүүс өөр тэр чигтээ ингээд эзгэн ч гэсэн унтаад байж байдаг. Тэгэл өдрийн цагаар ч гэсэндээ те ингээл homeless хүмүүс орж ирэл мөнгө энэ төр гуйгаал явж байдаг. Би тийм юмэг бол Парисын метрон дотор бол хараагүй 7 хоногтой. Хэрвээ байдаг байсан байж магадгүй зарим шугамуд дээр нь би бол хараагүй. Окей, маш бага. Нью-Йоркийн сабвей шугамуд дээр бол маш их харна. Бараг өдөр тутам үзэгддэг. Тэ үзэгдэл. За түүнээс гадна хүмүүс нь ер нь айгүй тийм жоохон чимээгүй дуугүй гоё явдаг юм байна гэдгийг бол ажигласан байгаа. Тэгэд би санахад бол ингээд Японд бол бүр амар хүмүүс дуугаа чимээгүй хүмүүст ингээд те гай болохгүй ингээ явдаг. Юунд болохоор Нью-Йоркд болохоор тийм одоо амар амгалан чимээгүй байдлын тэр гэж болохгүй хүмүүс хачгачаал дуулаа алстаа хүмүүс орж ирэл бүжиглээд л те show time guys гэж хүмүүс орж ирж баахан бүжиглээл бараг л нүүр амлаж цохож байгаа юм шиг ингээл энд нэг дүүжлэгдэж мүжлэгдээл тэгэл ингээл хүмүүс ч ер нь хоорондоо ярьж мэрахтаа гэсэн хаа гэл амар инээж мэгэл те амар ер нь чимээтэй явдаг. Тэгээд Парис болохоор тийм байгааг аюу гоё байсан. За өөр метроныхын хувьд таалагдсан зүйл нь юу вэ гэх юм бол таалагдах нь юу юм бэ мэдгүй. Зүгээр өөр зүйл нь юу байсан бэ гэхээр Нью-Йоркийн хувьд болохоор зарим буудлууд дээр бүх буудлууд дээр дандаа бол байхгүй. Зарим буудлууд дээр зарим цаг үеүүдэд цагдаа нар зогсож идэггүй 2-2-ороо зогсоод яг гэтээ turnstile буюу яг карта уншуулад орж явах үеийн яг тэр хэсэг дээр нь ингээд цагдаа нараа 2-2 цагдаа нар зогсоод үсэрж байгаа ч юм уу шургаж байгаа хүмүүсийг таарах юм бол шууд очиод ticket өгдөг. Ингээд үнэлгийг чи аваад $100 ticket өгдөг байхгүй юу? Энэ Францын хувьд болохоор айгүй эвгүй юм бэлээ. Юу нэггүй вэ гэхээр тэгээд яг turnstile дээр яг орох гэж явах үед биш. Яг гарах гэж байхад чинь ч юм уу эсвэл нэг хонгил монголоор ингээл трансфер энтрийг л явж идэг ш нэг метроос гараад нөгөө метро руу орж мөрхөл явж идэг ш яг тийм хонгил монгол дээр ингээд бөөнөрөө зогсож идэг юм байна лээ. Цагдаа нар биш. Яг тэр ажилчид нь юм байна лээ. Яг тэр системийнхаа ажилчид нь айгүй олноор зогсож идэг юм лээ. 5 6 ингээд бүр ингээд яг би нэг явж байсан чи шатаар дэшээ гарсан чи яг шатны дээр зогсож исэн бөөнөрөө. Тэгээ шатаар ирж байгаа бүх хүмүүсийг зогсоогоод те юугаа уншуул гэд карта ингэж уншуулад validate хийсэн байна гэдгийг нь харддаг юм байл баталгаажсан байна гэдгийг нь харддаг юм байна лээ. Тэгээ зогсож идэг юм байна лээ. Гэтэ би тэгэж бодохоор тэр бол бараг арай илүү үр дүнтэй байгаа байхгүй юу? Яг гэвэл цагдаа нар чинь угаасаа turnstile дээр зогсож идэг гэдгийг хүмүүс мэднэ. Тэгэл харж агаад ингэж мэгж байгаа л ордог ч юм уу те. Тэр бол нэг I don't know. Надад бол Францын арай илүү дээр систем юм шиг санагдаад байгаа байхгүй юу?
За ямар ч гэсэн team юм байна лээ. Тэр нь болохоор 50 евро гэсэн баха. Хэрвээ одоо TikTok-тэй уншуулаагүй шургаж мургаж орсон бол 50 евроны шийтгэл авдаг. Одоо торгуул авдаг гэж сонссон. За метроны хувьд бол юм байна. Миний хувьд бол метрог бол маш цэвэрхэн Нью-Йоркигоос хамаагүй гоё сайхан гэж бодож байгаа. За сая homeless энэ гэдэг ярьсны homeless хүмүүсийн тухай ярьчихъя. Homeless хүмүүс би за хоёрыг л харсан байх. 7 хоногтоо 2 удаа л харсан. Би бол гадуур энэ төр зөндөө явсан шүү дээ, тэ. Хотын төв мөө энийн тэргээр өста зөндөө явсан. Тэгээд манай эгч чинь ихэнх үед нэг ажилтаа байсан. Тийм болохоор одоо зарим өдөр нь бол яг надтай ингээд хоёулахна жилээтэй явж байсан бүтэн өдөр, тэ. Зарим өдөр нь болохоор манай эгч ажилтаа явах үед чинь би ингээд яг ажилтаа явахтан ганцаараа л ингээд гадуур явж байгаа. Ер нь зөндөө хийсэн. Тэгэхэд бол хоёр л homeless хүндэд харалцсан. Бусд нь үед бол ингээд гэр оронгүй хүнтэй гуйлах хүмүүстэй тааралдаагүй. Тэгээд тэр нь бол Нью-Йорктэй харьцуулахад бол үнэхээр хамаагүй өөр гэж бодож байна. Нью-Йоркод бол та нарыг ирэх юм бол бэлтгэлтэй байгаарай. Homeless бол хаа сайгүй байгаа маань. За яг тэд нар бол гим хороо хүргээд байдаггүй л дээ. Ихэнх нь бол гим хороогүй ингээл өөрөөсөө тэ майнд хийгэл явж байдаг. Гэтэ жоохон хэцүү юм. Айгу үнэр танаар ихтэй. Заримдаа ингээл өмнөд хамтанда яатсан байдаг те. Тэгэл үнэр танаар ихтэй байдаггаас бусад юм нь бол нэг хүн амьтанд гай болоод байдаг. Гэхдээ яг тэр хүнтэй ингээд нүдний харилцаа үүсгээд те direct eye contact үүсгээд ингээд ярьж мэрчих юм бол жоохон хурж ирэл хүй мөнгө өгчих гээд ингээд зүйлээс бусдаар бол нэг хүнд аюултай бол биш. За яг хөө заримдаа ингээд галз өслөөтэй те тиймэр хүмүүс хүнд халдах зүйлүүд байдаг. Тэгэд homeless хүмүүсийн хувьд бол ингээд би үнэхээр гайхсан. Хүүе энэ одоо homeless хүмүүс байдаг юм уу гэд те. Тэг яг би Парисын захмахаар яваагүй л дээ. Яг нөгөө нэг tourist их явдаг ч юм уу те. Ер нь нэг төв хэсгүүдээр яваад болохоор өөрөө ижиж магадгүй. Тэгсэн ч гэсэндээ Нью-Йоркийн төв хэсгээр те яг нэг tourist-ийн хэсгүүдээр явсан ч гэсэндээ та нар homeless хүмүүс. Тэгэхээр би айгүй том ялгаатай гэж бол хараад байгаа юм. Тэг манай төхрийн хэлж байгаагаар болохоор тийш энэ гадны улс орнууд чинь те Европ энэ төр улс орнууд чинь те иймэрхүү зүйлүүдээр арай илүү анхаарал хандуулдаг те улсаас нь ингээд ажиллагаа хийгээд тэр homeless хүмүүстэй чинь гудамжнаас нь гаргаад ингээд юм хийх ёстой газар нь хийгээд те тиймэрхүү homeless хүмүүсийн center ч юм уу юм хүмд нь асар хамжийн газар энэ төрт нь хийждэг юм а гэж хэлсэн Америктэй одоо харьцуулах юм бол те тэр нь бол үнэн байх гэж бодож байна. Cleanliness буюу зааван байсан уу бохир байсан уу Америктэй харьцуулахад гэхэд бол за яг би Америктэй харьцуулахад бүтнээр нь ярьчих болохгүй. Бас Парис Францтай гэд бүтнээр нь ярьчих болохгүй те би чинь ганцхан хотын тухай яриад штэ Парис гэд те. Тэгээд гэтээ бас харьцуулж болох байх гэж байна. Яг тэгэхээр Парис чинь одоо Францын хамгийн том хот нь бидтэй те ойлгомжтой. Тэгээд Нью-Йорк чинь бол угаасаа ойлгомжтой Америкийн хамгийн том хот нь байгаа штэ. Хамгийн их хүн амьтай одоо ингэ бужигнжэдэг газар нь учраас харьцуулаад ярьчихад болно гэж бодож байна. Тэгээд Нью-Йорк л айгүй муухай. Манайха айгүй бохор. Тэгээ би ингээл дандаа сонсдог ус ахгүй. Ингээд дандаа юу юм бэ? Зөвхөн сүүлийн үеүдтэй ингээл TikTok айгүйх ингэж хөгжснөөс хойш хүмүүсийн ярьж байгааг болохоор Нью-Йорк бол Парис хоёрыг адилхан гэж ярьдаг. Парис бол ингээд баг Европынхаа хувьд бол Нью-Йорк гэж ярьдаг байсан. Юугаар вэ гэхээр харах ихтэй. Тэгэл заваан гэдгээрээ. Тэгээд би тэр мэрийг харсан байсан учраас тэгээ ягаад ч юм тэгээд бодцсон. Тэгсэн чинь юу вэ? Айгүй цэвэрхэн. Like what the fuck амар цэвэрхэндээ тийм хог хаягдл заваа шээс энэ дээрээ баас энэ дээрээ ингээ байгаад ах юм байхгүй айгүй цэвэрхэн байсан метроныхаа буудал нь хүртэл цэвэрхэн заяа метроныхаа тэр нөө метро явдаг зам нь track нь хүртэл цэвэрхэн манай Нью-Йорк ч юм бол амар заарт хогийн тэнүүгээр тэ шээс баас хүн амтны шээс баас нохооны шээс баас гэлтэй заваарч өгнө айгуу зааван хог ихтэй ер нь айгуу зааван хот штэ Нью-Йорк ч нь бол айгуу зааван хот айгуу зааван хот тийм байхад Франц бол хажууд нь Парис бол айгуу надад цэвэрхэн санагдсан үнэхээр цэвэрхэн санагдсан тэр нь бол айгуу том ялгаа гэж бодож байна. За цаашлаад хүмүүсийнх нь одоо лайфстайл гэх юм уу ер нь жоохон тийм vibe лайфстайлыг нь би ажигласнаа хэлэхэд бол яг ингээл ажлын өдрүүдэд те яг 4-5 гээл нэг 5 өнгөрөөгөл ингээл явхад бол те гадуур бол өстө бүх кафенууд, бүх бар савнууд, бүх ресторанууд бол пек тэгэл хүмүүс ихэнх нь дандаа бүх баг ресторанууд нь кафенууд нь гадаанаас худалтай. Тэгэл гадаанаа л ингээл хүмүүс найзуудаараа ч юм уу бөөнөрөө ч юм уу олноороо ч юм уу те 5 дахь өдөр байх шаардлагагүй 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь хамаагүй те ингээл хүмүүс ингээд суугаад найзуудаараа ингээл айгүй эрт 5 маавын үеэр 5:30 мөчийн үеэр ингээд суугаад
тамхитаад ингээд арх уугаад ч юм уу те ингээд хоол идээд эсвэл кофе уугаад ингээд сууж идэх юм байна лээ. Тэгээд яг нь Нью-Йоркд ч гэсэндээ тэрийг хардаг л да. Гэхдээ Нью-Йорк арай жоохон тэр нь оройгоор эхэлдэг гэх юм уу. Тэгээд өдөр болгон тэгнэ гэж бол бараг байхгүй. За яг хуу 4-өөс эхлүүлээ 4-т ихтэй хагасаа бүтэн санд бол илүү илбэг. За 1-т 2-т 3-т байна л да. Яг залуучууд их явдаг хэсгэр бол байна. Гэхдээ тэгж арай эрт эхлээд байдаг юм а 5 маа үеэр те. Энд чинь бараг 7-8 үеэр ингэж тэгж хүмүүс нь ингэж шоудаж маудаад ингээд найзуудтайгаа бар саунд орох нь ингээд эхэлж байгаа боловч Францын хувьд бол би харж байгаа нь бол ингээд хүмүүс айгүй ингээд залуучууд socialize хийгээд ингээд тийм эртөөж идэг юм байна лээ. Тэгээд ажил нь тийм эрт тардаг юм уу нөгөө corporate ажил нь гэж миний хувьд бол бодсон. Тэгээд энтэй ингээд ер нь гэтээ тэр vibe нь айгүй гоё. Гэтэ Нью-Йорк ч юм бол айгүй vibe газар штэ. Бүр айгүй vibe газар. Айгүй ингээд нөө нэг Америкийн хувьд чинь Америк чинь 50 мужтай. 50 мууж болгондоо айгүй олон хоттой тий. Тэгэхээр Америкийнхаа хувьд бол ингээд Нью-Йорк ч юм бол хамгийн vibe газар нь штэ. Би бол үнэхээр 100% тэрийг бол хэлж чадна. Би бас ингээд Америкийн нэлээд олон хотуудаар, мужуудаар явж үзчихсэн. Зөндөө олон мужуудад бас ингээд амьдарч үзчихсэн. Болохоор би мэдээд байгаа хгүй Нью-Йорк бол Америкийнхаа хувьд бол хамгийн vibe газар нь. Тэгээд тийм байхад л Парис арай илүү vibe юм шиг надад санагдсан. Ягаад ч юм. I don't know. Okay. За тэгээд саяны тэр vibe ингээл найзуудтайгаа socialize хийгээд сууж гэдэгтэй холбогдуулаад ярихад ёо тэр тамхиталт бол oh my god ээжийн бүр аяга. Okay. Би нэг нэр сая Парис байхдаа нэг удаа ихчигээ хүлээгээд зогсож байхдаа одоо сууж байхдаа лайв хийсэн байгаа. Тэгээ манай лайв дээр байсан хүмүүс маань байна уу? Байгаа бол комент хийрээ. Бас би тэд чинь 100 хэдүүлээ байжсэн байгаа лайв дээр. Тэгээ манай ихчиг би тэд бөөнөрө хүлээгээд айгүй гоё байсан. Тэгээ тэр маань бол влог дээр орно. За тэгээд тэр үедээ би лайв дээр ярьчихсан байхгүй юу? Өстой тамхиталт гэдэг зүйл бол oh my god би бараг тэр 7 хоног тэнд байхдаа бараг нөө дам тамхиталт гэж ярьдаг үлээ те. Өөрөө татахгүй байгаа гэсэн хүмүүсээ ингээд утааг үнэрлсээр агаад би бараг хордчоод ирсэн гэж бол хэлж болно. 7 хоногийн туршид oh my god хаа сайгүй татдаг юм бэ нэлээ гуйдаа хэмжинээ дээрээ те. За яг гоо бүр дотгошоогооч бол татахгүй л байгаа юм л да дотроо те ресторан дотор. Гэхдээ л ихэнх нөгөө газрууд чинь гаднаа суудлуудтай тэнгууд яг гаднаа татж байгаа болохоор тэр нэг хаалгууд нонгорхоо болохоор ингээ ресторан руу орж ирээд байгаа байхгүй утаа үнэр нь тэгээ өөрснөө л ингээ дасцсан сурцсан ингээ бүгдээрээ тамхи татдаг болохоор тийм болохоор надад oh my god гэж бодож байсан. Тэгээд арай л тэндүү тамхи татдаг юм байлаа гэж бодсон. Хэвээ хөгшин залууг татдаг юм байна лээ амар. Хэвээ тэгэл бүх хүмүүс л ингээл гадаа ингээ сууж яхад кофе нэг бол кофегаа угаал тамхи татаал найзуудтайгаа гэл яриа л те. А нэг бол тэгэл тамхи татаал пи угаал гэл яриа гэж тийм байна лээ. Тэгэд тийм байсан. Тамхиталт бол oh my god байсан. За тамхисны архины талаар яриатай заяа. Архины тал дээр ярихад бол миний ажиллаж байгаагаар болохоор коктейлн дээр жоохон муу юм байна лээ францчууд. Одоо Америкийн бараг л дахиад л тэ Америк ингээ хэлчих болохгүй. Нью-Йоркийн бараг л бүх ресторан, бүх одоо bar, club юу гэдэг юм те коктейлнуудтай амар сайн. Пив байна, вайнууд байна, вайнуудын сонголт түүнээс гадна янз бүрийн mixed коктейлнууд те. Тэгээ Америкчууд бол коктейлн дээр бол үнэхээр сайн. Тэгээ зөндөө олон сонголтууд байдаг. Тэгээ заавал меню байхгүй ч гэсэндээ чи ингээд тэгээ би тийм коктейл амаар ингээд окей гэ хийгээд өгчдөг. Яг бол ихэнх коктейл нь одоо dirty martini гэхэд юу гэдгийг бол бартендерүүд нь мэдж байгаа шүү дээ. Юу ордог гэдгийг. Тэгээ espresso martini гэхэд бол тэрэн дотор юу ордгийг бол мэдж байгаа ч гэдэг юм ба. Тэгээ ингээд айгүй тийм коктейлнуудтай сайн. Францын хувьд болохоор би хараад байхад ихэнхдээ түлхүү пив эсвэл wine байдаг юм лээ. Тэгээ яг liquor байна л да. Гэхдээ бараг л тэгээ шууд шотоор нуудаг юм уу яадаг юм мэдгүй ямар ч сан mixed яг нөгөө коктейлнууд дээр mixed drinkнууд дээр ер нь жоохон сул юм байна лээ. За яг зарим ингээд дээр ресторан байгаа юм л да. Гэхдээ бас limit айгу limited заяа. Айгу их олон төрлийн тийм коктейлнууд байгаад ахгүй айгу тийм limited байдаг юм байна лээ. Тэгэл 7 хоногт чинь бол угаасаа л 7 хоногийн 7 өдөр тэгэл бид хоёр гадуур хоол идэж байгаа шүү дээ. Өдрийн хоол ч гэсэндээ тэгэл орой хоол ч гэсэндээ ялангуяа орой хоол бол ингээд бид тэр дандаа sit down restaurant дээр ингээд суугаад иддэг тийм хоолны газруудад
ороод яаж байгаа тийм манай их чинь төрсөн өдөр байсан болохоор би ихчээгээ ингээл те нэг өдөр нь бол төрсөн өдрөөр нь бол аюу гоё ингээл өөрөө ингээл research хийгээд аюу гоё ресторанд л ингээл авч орж байгаа штэ те. Тэгэл тэр аюу гоё ресторан байж ийж одоо fine dining restaurant байж ийж би ингээд коктейл харсан чи коктейл яахгүй аюу тийм limited cocktail. Тэгээд би зөвчөөс нассан байхгүй юу? Can I get a espresso martini? Can you guys make me espresso martini гэдэг гисэн чинь гэд явснаа хийж чадахгүй байна гэд тэгсэн. Тэгээд уул нь бол кофетэй газар штэ. Францад, Италид те Европод ер нь бол ингээд ресторанууд кофегүй байна гэж байхгүй юм чи бол те хоол эзний дараа болгон та кофе уух уу гэж ирдэг штэ те. Кофе эсвэл цай уух уу гэж асуудаг. Бүр хаач байсан. Тэгэхээр кофе эспрессо машинтай байгаа гэдгийг нь бол би мэдж байгаа. Тэгж яхад ягаад эспрессо мартини хийж чадаагүй юм болоо гэдэг маш сонирхолтой. Гэх мэдчлээ ер нь коктейлийн тал дээр их муу юм байна лээ гэж би ажигласан. За гэхдээ рестораны талаар ярихад бол үнэхээр Нью-Йорктай харьцуулахад бол надад амар гоё байсан. Ягаад гэхээр үнний хувьд бол хамаагүй хямдхан байсан. Тэгээ би энэ талаар бол дандаа хэлдэг. Нью-Йоркд болохоор ингээд ресторанд хоолнд одоо ресторанд ороод хоол идэхэд бол тий би бол ингээд дандаа хоёр хүн дээр л яриад байгаа. Яад бол би ресторанд орохороо тий их хөвчлэн дандаа нөхртөөгөө явдаг болохоор ингээд хоёр хүний л төлбөрийг ингээд хараад байгаа байхгүй. Дор хайжтэй манайхаа дор хайж ингээд уух юм энэ дээр идэх юм энэ дээр оруулаад ингээд яхад бол 100 хэдэн доллар болдог. Нэг 120-30 доллар болно. За тэрний дээр юу нэмэгдэх вэ? Такс нэмэгдэнэ, татвар нэмэгдэнэ. За тэрний дээр өөр юу нэмэгдэх вэ? Тип буюу гарын мөнгө нэмэгдэнэ. 120 долларынхаа 20%-ийг нь дор хаяж 20%-ийг нь өгөх ёстой. За тэгэл энэ минь чинь нийлсээр агаад бараг 150-60 доллар болчихж байгаа юм те. Тэгэхээр те хоёр хүн ингээл гадар Нью-Йоркт хоол идэхэд ер нь нэг тиймэрхүү мөнгө болоод байгаа байхгүй юу? Франц Парисын хувьд болохоор би бол ингээд шокнд орсон зүйл нь бол хамаагүй хямдхан байсан. За яг хуу бит хоёр бол ингээд 3 удаагийнхтар нь бол яг үнэхээр ингээд fine dining айгу тийм те тансаг ресторанд орсон. Бусад өдрүүд нь болохоор бүр ингээд fine dining гэхгүй ч гэлээдээ бас айгу айтайхан ресторанд орж байгаа байхгүй юу? Тэгэж мэхэд за яг хуу fine dining-ийнх дээр нь болохоор яг манай их чинь төрсөн өдрийн хоол бол нийлээ үнэтэй болсон 200. Тэр бол хамгийн үнэтэйнээс байх гэж бодож чинь. Гэтэ яад бол бүтэн нөө шампань авсан байхгүй юу? Лонх одоо юу юм бэ те? Bottle шампань авсан болохоор тэгээ тэрэнд нь айгүйх мөнгө нь явцсан. Тэгсэн ч гэсэндээ бусадууд нь ч гэсэндээ fine dining restaurant мөртлөө ер нь Америктай харьцуулахад шамаагүй хямдхан. Би одоо нөхөртөө ингээл явал 120 доллар ингээл одоо дөнгөж хоёр хүний хоолол 120 болно гэж ярьж штэ те. Тэгэхэд би юуг оруулж байгааг вэ гэхээр ихэнхдээ бит хоёр бол ингээд appetizer авдаггүй байхгүй. За хаяадаа л нэг аав амар өлсөн үед. Яад гэвэл би баг өөрийнхөө авсан хоолыг чи ингэж дуусгаж чаддаггүй байхгүй. Тэм учраас ингээд хэрүү би appetizer авчих юм бол улам амар ингээд угаасаа идэж чадахгүй учраас appetizer ихэнхдээ аваад байдаггүй. Заримдаа амар өлсөн үед ч юм үнэхээр эсвэл үнэхээр амар тийм юм идэх moodтэй байгаа үедээ бол авдаг. Эсвэл олноороо найзуудтайгаа орж байгаа үед бол appetizer авдаг. Яг бол нэг appetizer 2 3 appetizer авлаа гэхэд бол те ингээл олноороо байгаа юм чинь жоохон идэхээр ингээ бүр амар цадна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр айгу авдаг. Гэтэ яг нөхөртөөгөө ороход бол ингээ заавал appetizer аваад байдаггүй. Тэгэхээр ер нь хоёр хүний нэг л хоол гэж байгаа шүү дээ. Тэгээд нэг 2 одоо уух юм авлаа гэтэл тийм үнэтэй болчдөг байхгүй юу? Окей. Тэгсэн чинь манай эгч бит хоёрын хувьд болохоор ресторанууд орохдоо бит хоёр заавалчгүй 100 авж байгаа юм. Окей. 100 аваад тэгээд өөр өөрсдийн гэсэн үндсэн хоол хоёрыг аваад тэ нэгийг аваад нийтдээ 2. Дээрэс нь бит хоёр дандаа юу авч исэн? Bottle wine. Дандаа нэг одоо стакан биш тэ нэг хундаг биш дандаа бүхэл бүтэн шилээр нь винонуудыг авч исэн байхгүй вино эсвэл шампанеуудыг. Тэгээд дээрэс нь дахиад давхар бит хоёр десерт заавал авдаг заяа. Тэгээ ийм олон юмнууд орсон мөртлөө дандаа 100-аас доошоогоо евро олдог. Нэг 70 эд ч юм уу 80 эд ч юм уу 90 эд ч юм уу те. За дээшээгээ гарлаа гэхэд нэг 100 120 ч юм уу. Тэгээд тэрүүн хэлсэн штэ хамгийн үнэтэй нь болохоор манай их чинь тэр төрсөн өдрийн dinner байсан. Тэгээд тэр нь бол нэг 200 евро болсон. Тэгвэл тийм олон юмнууд оруулаад тийм үнэтэй болж байгаа байхгүй. Нью-Йоркийн хувьд бол хизээч тийм байхгүй. Нью-Йоркийн хувьд бол яг үнэхээр битэрийн хийсэн шиг те бүхэл бүтэн bottle wine аваад лонх виногоор нь аваад appetizer одоо 100 аваад дээрээс нь 2 хоол аваад дээрээс нь dessert аваад тэгэх юм бол 200 авчихсан байгаа.
200 аваад тэнгүүдээ тэрэн дээр нөө тип мэп нэмэгдээд баг $250-60 болно. Тэгэхээр хамаагүй үнийн хувьд үнэхээр ялгаатай санагцсан. Бүр үнэхээр би бүр ингээ oh my god гэд. Тэгэд зүгээр би заримдаа ингээ хичээгээ хүлээж авах та өөр хийх юм байхгүй болохоор за энд орж суугаад нэг wine угаа сууж идаа гэд нэг ороод нэг one glass of wine аан заяа. Тэр glass wine нь хундаг улаан wine нь болохоор нэг 6 евротой газар би орж исэн 8 евротой газар орж исэн 8-аас ер нь хэтрэхгүй. Америкт бол Нью-Йоркд бол тийм байхгүй. Нэг glass wine одоо хамгийн хямдхан газар ороод one glass wine аваа гэх юм бол 15-16 евро доллар байгаа заяа. Тэгээд ер нь бол хийхтэй бол ингээд те 18, 19, 20 гээ явцдаг. Тэгэхэд баг Парист нэг ресторанд нэг лонх те бүхэл бүтэн bottle wine авахд бол 20 евро аахгүй 24 евро мавра. What the fuck? Тэгээ би энийг бол нэг Итали найзтай хэлсэн чинь миний одоо best friend Нью-Йоркд байдаг. Итали охиндоо хэлсэн чинь тийштэй Европ тэгээд амар гоё. Тэгээд би гэрлүүгээ явахаар буцаж ирбэргүй санагддаг гэд Нью-Йоркийн прайсыг бодонгууд те. Яад бол вино ингээл Итали металд чинь бол те амар хямдхан. Нэг вино авахд те лонх вино авахд чинь нэг 20 еврогоор ингээ ресторанд авчдаг гэсэн чи одоо Америкт болохоор те нэг хундагыг 20 еврогоор $20 аавна гэдэг чинь бол амар зүйл гэж манай найз бас тэгж хэлж байсан. За тийм үнийн хувьд бол үнэхээр юутай юм бэ л ялгаатай. За түүнээс гадна манайха рестораны хувьд бас нэг ажигласан юм нь юу вэ гэдэг юм бол Америкт бол энэ бол айгүй ядаргаатай. Гэтэ нэг удлаар гоё юм шиг нэг удлаар ядаргаатай юм шиг заяа. Нэг ийм систем байдаг ингээл орж ирсэн цагаас чинь зөөх чинь те за орж ирлээ хостсэн те одоо юуны рестораных нь одоо ухтаж авч байгаа хүн нь те таныг ширээн суулган те за тэгээд зөөгч ирэл танилцуулаад за намайг тэр гэдгээ таныг өнөөдөр I'm gonna take care of you today энэ гэж ярьж мараал те тэгэл хоолны захиалга хурж ирлээ танд өөр юм хэрэгтэй юу ингээл асууна тэгэл хурж ирэл хоол идэж яхад хоол чинь ямар байна гэж асууна те ер нь байнга нэг 10 минут тутамдаа нэг 15 минут тутамдаа ингээл зөөгч чинь байнга хурж ирэл усыг чинь дахиж хийж өгөөд ч юм уу те өөр яаж ийн юу болж ийн авах юм бэ нөө өөр танд хэрэгтэй юм байна уу гэл ингээл байнга нэг 15 минут тутамдаа бол ингээд зөөгч чи ирдэг заяа. Франц болохоор үгүй юм байлаа. Oh my god манайхан баг ингээд алга болчдөг заяа. Бүр ингээд ресторанд оруулаа ингээд суулгалаа захиалгаа өглөө тэгээд зүгээр ингээд хоол алга болчихно. Бүр алга болчихно заяа. Тэгээд хурж ирээд хоолоо чи өглөө дахиад бүр алга болчихно. Тэгээд бүр ингээд бүр цаг маг алга болчихно заяа. Тэгж жагаад ингээд те хурж ирээд юу 100 шах уу юу лээ десерт авах уу. Тэгэл десертээ захиал дахиад алга болчихно заяа. Тэгэл бүр ингээд бараг бийл милээ авахгүй ч тооцоогоо их гэж өөрөө бараг очиж байгаа юм чинь те. Тийм байдг юм байна лээ. Бүр айгүй ингээд хаяа явцдаг гэх юм уу. Тэгээд түүнээс гадна зөвхөн юм sit down restaurant гэхгүй кафе мафе те coffee shop кафе одоо тийм газрууд байдаг штэ те. Яг нэг мөнгө очиж төлөөд те ингээд авдаг. Одоо Tom and Tom's шиг бол биш те. Tom and Tom's дээр бол одоо өөрснөө очиод кассан дээр захиалгаа өгөөд ингээд суудаг. Тим юм яриаггүй зөв нэг өөр нэг кафенууд байдаг штэ те. Тим кафе мафен дээр ч гэсэндээ манайхаа үнэхээр гайхалтай алга болчихдөг юм байли. Би бүр нэг газар ороод тэгсэн чинь би гадаа суумаар байсан аахгүй. Тэгээ би дотгошоогоо ороод хэллээ. Би гадаа сууж болох уу гэж окей go ahead гэл. Гадаа суугаад ингээд тэгээд надад хурж ирсэн аахгүй. Нэг жоохон байжаа хурж ирээд юу аах вэ гэхээр би ингээд кофе авъя тэгээ зүгээр американо авъя гэд. Тэгээд суугаадсэн чинь авчирч өглөө тэгээ алга болцсон. Бүр ингээд дахиж хурж ирж юм асуугаачгүй ингээд алга болцсон заяа. Баг 30 минут. Би өөрөө буцаж дотгошоогоо ороод тооцоогоо хийя гэж байгаа байхгүй. Америкт бол тийм арайч тийм амар ихтгэлцэл байхгүй заяа. Бас нэг газар орсон чи би нэг хичээгээ хүлээж суучаад wine авсаахгүй ресторанд ороод тэгээ дахиад гадаа суусан. Wine аваад ингээд суугаад дахиад алгалцсан. Би өөрөө ороод хүү wine-ийнхаа мөнгийг төлөё гэж байгаа байхгүй. Америкт хэрүү ингээд гадаа мадаа суух ч юм уу те ийм тохиолдолд бол те юу аа зүгээр нэг уух юм аваад сууж байгаа муу тохиолдолд бол would you like to start a tab гэж хэлдэг. Тэ юу tab эхлүүлнэ гэдэг ингээд чи кредит картаа өгөөд эсвэл дебет картаа өгөөд тэгээ тэрийг чи ингээд зурчдаг байхгүй. Гэтэ яг чарж хийгээгүй байгаа л да мөнгө картнаас ч гараагүй баха. Гэтэ зүгээр чарж хийждэг. Тэгэхээр тэрний чи мэдээлэл байгаа гэсэн үг. Чиний картны мэдээлэл байгаа. Тэгэд хэрүү чи юмаа оож дуусчаад гэл цугтаад явчих юм бол картны чи мэдээлэл байгаа болохоор картны чи мэдээллийн дагуу ингээд картн дээр чим төлбөрийг чи хийчдэг байхгүй. Тэгээд нөө tab хийх үү гэж асуудаг. Тэгэхэд бол Францд бол үгүй мэлээ зүгээр амар итгэдэг юм уу яадгийн баг ингээ орхичдаг. Тэг би бүр ингээд яана
Би өөр хүн байсан бол зөвхөн ингээд баг гараа явлаа те. Гарч явах чинь угаасаа айлууж гадаа сууж байгаа штэ. Зүгээр алхаа явчихвал яах вэ? What are they gonna do about it? Тэр амар тэр бүр ихчтэй хэлчихсэн байхгүй. Ямар амар тийм итгэлцэлтэй юм бэ? Тэр бүр арай л юмаа гэд. Тэр нь бол бас үнэхээр шоконд оруулмаар байсан. Тэгээ бодоод хахад бол Америкийн зарим ресторанууд бол арай дэвтрүүлээд байдгийг. Нэг юм яриад нөхөртөөгөө ч юм уу те эсвэл найзуудтайгаа нэг юм яриад явж хахад дундуур зөөгч нь орж ирэл хүү яах вэ ус их үү өөр юу ах уу гэл айгу ядаргаатай it's okay please leave us alone гэж хэлмээр те тэр бол арай байдаг а гэхдээ Францын хувьд бол бас арай нөгөө талаараа бүр арай те бүр алга болчдөг баг хүү алуу яах вэ гэд те яг тэрний голыг нь барьсан байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ манай Монголын те service industry-ийн байгаа бол яг голоор нь байж байгаараа заяа. Тим одоо ялгаатай зүйлийг олж харсан. За түрүү нөө үн төлбөрийн тухай ярьжсэн шүү дээ. Зөвхөн ресторанныхын хувьд гэхгүй ер нь бол ингээд үн төлбөрийн хувьд бол айгүй хамаагүй хямдхан байгаа юм шиг надад санагцсан. Нью-Йорктай харьцуулахад. За яг Америкийн арай өөр хотуудтай харьцуулахад бол Парис хамаагүй үнэтэй байгаа шүү дээ. Би зөвхөн Нью-Йорктайгаа харьцуулж байгаа шүү, окей. Тэгээ нэг гоё юм нь болохоор энэ зөвхөн Паристай холбоотой биш л дээ. Америкаас бусад одоо өөр орнуудтай харьцуулахад бол хамаагүй гоё юм юу вэ гэх юм бол нэг юм харлаа. Дэлгүүрээс нэг юм харлаа. Хэрвээ 2 евро 40 центэ гэд бичсэн байвал чи кассан дээр очиод төлөх мөнгө нь 2 евро 40 цент л байна. Тэ? Америкт бол тэгдэггүй штэ. Айгуу ядаргаатай. 2 евро 40 цент гэд харсан ч гэсэндээ яг бэлдээл. За окей надад яг 2 евро 40 цент байгаа гэл яваад очиход кассан дээр очиход айл үшний 3 хэд болцсон байдаг. Яг бол такс нэмэгдчихдэг ч юм уу. Тэгэхээр айгүй ядаргаатай байдаг. Яг харснаа өгдөггүй болохоор. Тэгээд яг Парис хотод айгүй гоё байсан. Ямар гоё юм бэ те. Яг харсан мөнгө төлнө гэдэг чинь ямар гоё юм бэ гэд би бас ихчтэй хэлжсэн. Тэр нь бол айгүй гоё байсан. За тэгээд өөр ярих юм гэдэг юм бол би юу ажилласан бэ гэхээр өмнө нь юунд очдог байхад Парист очдог байхад бол Франц хүмүүсийн хандлага яг англиар ярихаар жоохон дургу байдаг байсан. Ихэнх хувь нь жоохон дургу ханддаг ч юм уу те. Тийм байсан. За Герман бол бүр амар байсан. Герман бол айгүй амар. Би ер нь бол ингээ баг Европын амар олон улсуудаар ингээ явж исэн баруун Европ, зүүн Европ. Баг дуусгасан. За арайч дуусгасан гэх нь юу юм бэ? Гэтэ ер нь бол хамгийн том гэж яддаг нөх хүмүүс айгүйх очих дуртай те. Тийм улсуудаар нь бол баруун Европ, зүүн Европоос айгүйх явсан. Тэгээд Франц бол тэрний нэгэнд ороход бол Герман бол айгүй амар гэдэг бол мэднэ. Гэтэ Герман өөрчлөгдсөн ч гэж магадгүй. I don't know. Франц бол өөрчлөгдсөн санагцсан. Урд нь өмнө очдог байхад бол хүмүүс ингээд англиар ярьж марахаар дургу цаад байдаг байсан. Тэгсэн чинь энэ удаад бол баг бүх хүмүүс англиар яриад ерөөсөө төвөгшөөхгүй окей гэл ингээд яриа явчихдаг юм байна лээ. Тэр нь надад айгүй гой санагцсан, өөрчлөгдсөн санагцсан. За энэ талаар ярьсных нэрээ дэлгүүрийн худалдагчдын зааш надад бол ихэнх нь бараг муухай experience байгаагүй. Ихэнх нь бол үнэхээр сайхан ааштай байсан. Oh my god. Инээгээл ухтаал те яг ингээл юм худалдаа авалт хийж ах чи айгүй гой хурж ирээл тайлбарлаж өгөөл өстой амар гоё байсан. Надад бол ямар гоё юм бэ гэж би бүр бодсон. Ингээд дэлгүүрүүдэд оронгууд бүр айгүй гоё тийм үйлчлэгийг үзүүлсэн. Би бүр вау, просто үнэхээр вау гэсээр агаал явсан. Үнэхээр гоё харилцаатай байсан. Үүнээс гадна одоо хэдүүлээ юу яриатэй. Racism-ийн тухай яриа заяа. Гэхдээ би бол 7 хоногтой бол нэг л одоо юм жоохон сонир racist зүйлийг олж харсан. Гэтэ Европуудыг бол айгүй racist арьс өнгөөр үзген одоо ялгарлан гадуурхадаг гэдгийг бол мэднэ. Айгүй мэднэ. Ялангуяа Итали тий. За Франц ч гэсэндээ надад бол тийм хүмүүс над руу хараад Аз гэд ингэж мингэдэж байгаа юм уу. Тэгээ ямар ч тийм юм ажиглагдаагүй ганцхан удаа нэг тохиолдсон явдал юм. Энэ би бас лайв дээр ярьсан байгаа. Манай эгч бит хоёр манай эгчийн гэрийнхэн тэр хаваар ингээд шөнө байсан юм аа. Бараг 12 ч байлаа. Бит хоёр нэг юу хийх гээд TikTok хийх гээд тэгээд гадаа гарч хойлоо хийгээд
Тэгээд ингээд гэрийнх нь гадаа нэг гараад гудамжин дээр хийжсэн ахгүй. Тэгсэн чинь тэрүүгээр бол ингээд айгүйх ингээд ресторан, баарс авч юм уу те тэр хавар байдаг. Тэгэл угаасаа ингээд Европын хувьд бол те 12 моёр гэдэг чинь бол тийм орой цаг биш байгаа юм чи те хүмүүс ингээд вайбдал явж байдаг. Тэгээд бид ингээд бичлэгээ хийгээ зогсчихсэн чинь нэг 3 хүмүүс ирж байна. Тэгэхээр нэг нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байсан. Тэгсэн чинь угаасаа хоёр Аз байгаа. Тэгээд нэг нь юу харагдаж байгаа биш үлээ хоёлаа Аз байгаа. Тэгэд юу гэж бодсон юм шиг байгаа юм тэр 3 хүмүүстэй. Цагаан одоо яг л Европ царайтай хүмүүс байсан. Тэгсэн чинь бид хоёр нэг Франц хэл мэдгүй гэж бодсон юм шиг байгаа юм. Окей. Тэгээд өнгөрөхдөө би бас ингээ catch хийсэн байхгүй юу? Шинва гэдэг нэг юм ярьсан. Тэгээд би was that Chinese хятад гэж хэлээд байна гэж би дотор бодсон байсан. Тэгээд би ч нь бол их сурвалж байхдаа 2 семестрийн туршид Франц хэл хичээл авсан хүн. Тэгээд тухайн үед бол айгүй гайгүй сайн сурдаг байсан. Гэтэ бас саяхан ихчтэйгээ ярьжсэн аахгүй яа. Тэр үедээ тэгээд сайн сурдаг байсан ч гэлээдээ би бас ингээ хулигтаад нэг ихч мэгчээрээ даалгар малгараа хийлэгдэг байсан аахгүй. Манай ихч айл үжэний Франц хэл айгүй сайтай байсан. Тэгэл би ихч рүүгээ ингээл явуулаад чи энийг хийгээд өччих гэл залхуураал тэгж мэгдэг байсан. Гэтэ ер нь бол би Франц хэлэндээ нэлээд сайн. Манай Франц хэлний багш бол намайг бол айгүй сайн ярьж гин, сайн ойлгож гин гэл айгүй магтдаг байсан. Тэгэл нэг ашиглахаа болчихлоор мартагдаад байдаг байхгүй. Гэтэ зарим үгнүүдийг энэ төр ингээд юу яагаад гэдгийг ойлгоод байдаг. Тэгээд манай ихч заримдаа ингээд сторин дээр нэг өөрийнхөө мессежнийхаа скриншот энэ дэрийг тавьчихдаг. Тэнгүүд би шууд уншаад ойлгоод ихч рүүгээ чи яагаад ингэж бичсэн дэр тэнгүүд хүй чи яагаад чи ойлгоцсон юм уу энэ дэр гэдэг байхгүй. Тэгээд ер нь бол зарим энгийн зүйлүүдийг энэ төр бол ойлгоод байдгийн. Тэгээд шинва гэхээр би was that Chinese гэд бодчихсон чи яг манай ихч шууд гэл ингээл юм яри явцаахгүй. Тэр хүмүүс рүү юу гсэн бэ гээл те ингээ юм яриад ингээл Францаар юм яриад ингээл хоорондоо exchange хийгээд ингээ явцсан. Тэгээд би явсаахаар яасан гэдэг гисэн чи юу гсэн гэдэг гисэн чи явж хахад юу гсэн гэлээ эрэхтэн ингээд хятад байхаар ингээ ийм хятад ийм Азууд байхаар ингэдэж штэ гэлөө нэг юм хэлсэн гинэ. Би одоо яг санахгүй байна. Тэгсэн чинь хажууд нь явжсан охин Аз байх зүгээр штэ. It's okay to be Chinese гэсэн утгатай зүйлийг хэлсэн гинэ. Тэгэнгүүт нь манай ихчтэй юу яриад аа тэ хятад биш гэд ингээд хэлсэн байл л да. Тэгж яриа үүсгэсэн. Тэгээд тим юм яасан. Тэгээд нөгөө нэг манай ихчийг Францаар ярьдаг гэдэг нь шууд мэдэнгүүтээ жоохон эвгүй байдалд ороод тэр 3. Тэнгүүд амар өста уучлаарай өөр хүмүүсийн тухай ярьжсэн ба та хоёрыг яриаггүй уучлаарай гэж айгүй амар уучлалт гуйгаадсан. Тэгээд угаасаа Францаар ярьдаг гэж мдээгүй зүгээр шууд ингээд ярьсан байгаа байхгүй тэ. Тэгээд манай ихч ч юм бол ингээ бүр fluent Франц хэлээр ярьдаг бүр амар уусцасны ахгүй. Тэгээд манай ихч яг л Францад надтай адилхан 13 жил болж байгаа. Тэгээд Франц руу явхаасаа өмнө гэсэндээ Монголд амьдардаг байхдаа ингээд нөгөө Alliance France ч юу ч лээ нөгөө нэг тэр сургуулийн төвөнд 2-3 жил ингээд юу мөнд явж исэн. Сургуулийн төвд явж исэн. Тийм болохоор Франц руу явхаасаа өмнө хилтэй болчихсон байсан ахгүй. Тэгээд одоо бол бүр ингээд 13 жил амьдарч байгаа учраас ойлгомжтой уусцаас. Тэгээд угаасаа Францаар ярьдаг энэ төр гэж мдээгүй юм уу? Яасан I don't know. Тэгэл айгүй амар тэгж хэлжсэн. Тэгэд тэр бол яг хөө миний тэр 7 хоногийн турш байх үед ингээд ажигласан ганц racist төрлийн зүйлээсэн гэж хэлж болно. Окей. Үүнээс гадна ярих юм гэх юм бол би бас нэг лайв дээр ярьжсэн. Айгүй хэцүү юм ингээд гэх юм бол манай гэж айгүй ядараад би бүр ингээд би бол Нью-Йоркд бол би ингээд бас энэ тухай ярьжсэн байх. Нью-Йоркд бол ингээд ер нь Нью-Йорк ч гэдэг ахгүй Америкт бол тэ ингээд яг эвгүй эскүүдээр буу гаргаж ирээд дээрэмдэг ч юм уу те. Одоо юм аа үг тэрэгөө гэнтэргээд буу гаргаж ирээд эсвэл хутаг гаргаж ирээд тулгаад ингээд яах юм бол байна. Гэхдээ тэр бол яг эвгүй эскүүдээрээ тэ шөнө өрön цагаар тэрнээс биш бол ингээд хулгай хийн pickpocket халаасны хулгай гэсэн юм бол баг байдаг байхгүй юу. Ямар ч онгорхоо цүнхтэй явж исэн байдаггүй. Тэрүүгээрээ айгуу гоё. Тэгээ би манай ихч бүр хэлжээс ах намайг ирэхээс өмнө за чи нэр цахилгаантай айтайхан цүнхтэй ирээрээ тэгээд тэгээ би өөрийнхөө цүнхнүүдийг харсч бүгдээрээ цахилгаангүй зүгээр ингээд коноптой цүнхтэй байгаа байхгүй тэгээ бүр ямар хэцүү юм бэ тэгээд надад ганц л нэг цахилгаантай цүнхээс манай найзын саяхан юу өгсөн надад ми төрсөдөр бэлгээс нэг жижигхэн цүнх байгаа байхгүй. Тэгээ би жижигхэн цүнхтэй явж чадахгүй яа тэгэхээр би камер Osmo энэ хийж дээ.
Тэгээд айгуу тийм над практикл байгаа юм чинь. Тэгээ би бүр ингээд ихчээсээ хүү ялаа чиний цүнхий чинь барьж байгаад өөртөө нэг лоншом авчаа гэж тэгэж авсан байхгүй юу. Тийм болохоор тийм манай их айгуу хэцүү тэгэл хэдийгээр цахилгааны зүгтээ явж байгаа ч гэсэн чи аль нь хаад юм аа урталтаа цахилгаанаа урталтаа гаргаж барь болгоомжтой яв метрон цуухтаа битгий ингэж уцаа ингэж бариад те яг метро чи хаагдахын өмнө ингээд хүмүүс шүүрээ явчихдгийн. Тэгээ ер нь нэг иймэрхүү эвгүй царайтай те нэг тийм gypsy ч юм уу эсвэл нэг жоохон тийм Middle Eastern нөхдүүд айгүй тэгж хулгай хийдэг гэж байгаа байхгүй gypsy, Romanian энэ төр хүмүүс айгүй ингэж тэгж хулгай хийдэг гинэ ингээл очиж байгаа л тий. Тэрийг бол би мэдчихлээсэн л да нөгөө нэг attenzione pickpocket гэх нөгөө нэг viral болж ирсэн шүү дээ TikTok дээр. Тэр чинь бол яг Италиах тий. Гэхдээ Итали, Франц адилхан ер нь нэг тиймэрхүү амар хүмүүс байдаг гэдгийг бол би мэднэ. Гэхдээ бас айгүй хэцүү байсан. Надад бол ингээд бүртгэлийн төвшөлтэй те. Бүр ингээд уцамцаа ингэж барьж явж байгаа юм чинь бүр ингэж барьж яваа лээстэй бүр амар ингээд далтмал тийгээл цүнх мөх ингэж барьж яваа айгүй хэцүү байсан. Тэг манай гэж бүр улам байлгаа. Ялуу чи битгий ангалцаад ингээд надад бол чинь tourist гэдэг хүмүүсийг айгүй сайн андчдгийг гээл те. Айгүй хэцүү байсан. Тэгээд тэр үед бол ёо өстө манай Америк маань айгүй сайхан шүү дээ гэж бодож исэн. Ингээд ямар ч тийм pickpocket гэдэг халаасны хулгай гэж яагаад ах юм байхгүй. Тэрүүгээр айгүй гоё. Тэр нэрээ сая утас гэж ярьсан нэг юм санчлаа. Метроныхын хувьд манай Нью-Йорк чинь метронд явж агаад метрон шууд нэг хонгол дор орно штэ. Тэгэнгүүт метро сүлжээ тасарчдаг байхгүй. Айгүй ядаргатай. Сүлжээ тасраад тэгээд ээл гарч ирээд метроны буудал дээр очингууд ингээд нээгддэг буцаа заяа. Тэгсэн чинь Парисын гоё юм сүлжээ тасардгүй юм байна лээ. Тэр ихтэй би яхаа мэдчихлээсэн л да. Манай их яагаад гэвэл надтай уцаар ярихтаа л ингээл метронд байсан ч гэсэн яриад байдаг байхгүй юу. Би тийм бүр хүү чи наа чин тасардгүй хүмүүс ч үгүй тасардгүй штэ гэдэг. Тэгээ би болохоор ингээд нэгчтэйгээ уцаар ярьж байгаа метронд оронгоо шүү тасарчдаг байхгүй юу. Тэгэд өөрөө өстө жин тэрийг мэдэрсэн тэнд очиод айгүй гоё ингээл шууд тэ дандаа сүлжээтэй байж идэг айгүй гоё юм байна лээ. Нэрөө хоол хүнс ярих гэж байгаа. Хоол хүнснүүд нь бол яалтчгүй Америктай харьцуулахад амар ирүүл гэдэг нь бол харагдчихжээ. Үнэхээр зүгээр ингээд croissant дидэхэд л мэдэгдэж байгаа юм чинь. Ойлгомжтой шүү дээ. Угаасаа croissant чинь те Францын зөв шүү дээ. Тэгэл ингээд айгүй олон те boulanger газруудтай, pastry газруудтай те. Тэгэл айгүй ингээд талах малх ингээд хийдэг. Бүгдээрээ айгүй гоё ирүүл зүйлүүд. Америк ч юм бол өстой processed food-ний эх орон гэдгээрээ мэдэгдэж шүү дээ. Юмыг бол ингээд амттай болгохын тулд юмыг удаан хадгалдаг болгохын тулд айгүй их тийм processed тийм юмнуудыг бодисуудыг хийж идэг. Тийм учраас ингээд те хүмүүсийн эрүүл мэндэд нь муу. Тийм учраас Америкийн хүмүүс чинь те Америкийн ихэнх одоо хүмүүс чинь одоо obesity те одоо таргалтын өвчнөдөө тэмцээ явж байгаа. Тийм хүмүүсэдэг одоо Францчууд бол айгүй хийдэж байгаа байхгүй. Манай ихч бол амар идэн заяа oh my god те амар appetite амар иддэг. Тэгсэн мөртлөө ингээл таргалдаггүй. За яг манай ихч бол угаасаа л хизээж дандаа л турахаа байдаг гэсэн. Тэгээд ерөөс багасаа те. Тэгэхээр бол ихчтэйг бол яриад явах. Гэтэ ер нь л ингээд Франц тарахад бол айгүй те таргаа хүмүүсийг харахад бол айгүй ховор идэж ууж байгаа юмнаас нь л авахгүй. Хэдийгээр айгүй гурилан бүтээгдэхүүн иддэг те буланжаад италичууд ч гэсэндээ паста, маста, пицца мэцаага иддэг мөртлөө таргалдаггүй штэ те. Яагаад вэ гэх юм бол тэр хоол нь айгүй эрүүл processed тийм зааван бодиснууд байгаад байдаг болохоор айгүй тийм эрүүл байгаад байдаг. Америкийн хувьд болохоор удаан хугацаагаар байх гэж юм эсвэл илүү амттай болох гол айгүй их тиймэрхүү юм хийсээр хагаад тэр нь хүмүүсийн эрүүл мэндэд муу таргалуулах тиймэрхүү одоо зүйлтэй байж байдаг. Тэгээд хоол хүнсний хувьд бол үнэхээр яриад ах юм байхгүй айгүй гоё сайхан амттай байсан. Тэр ялангуяа гурилан бүтээгдэхүүнүүд нь pastry-нууд нь бол chef's kiss, coffee-нууд нь бол chef's kiss үнэхээр гоё байсан. За, тийм байна манайха. Нэр McDonald's-ийн хувьд бол I didn't like it. Хүмүүс бол тэгэл ярьдаг байхгүй Америкчууд те. Америкаас өөр газар те. McDonald's-тай газрууд шиг амар гоё сонголтуудтай айгүй гоё зүйлүүд байдаг шүү дээ. Японы McDonald's team, Францын McDonald's team, Италийн McDonald's team ер нь оцоо орныхоо McDonald's руу дандаа орж байгаагаар айгүй гоё Америкаас өөр байдаг ингээл тэгээдсэн би тэгэхээр би яг бичлэг хийх гээд тэрийг нэр эдитэлж оруулаагүй reel хийх гээд Францын McDonald's ямар вэ гэдээ ороод яасан чи надад л ерөөсө сэтгэл түрээгүй. I was like it's not good гэж бодсон. Тийм байна. За манайха ер нь иймэрхүү зүйлүүдийг ярихаар бэлдсэн байна. Иймэрхүү зүйлүүдийг би ингэж Нью-Йорк, Парисын ялгааг бол те ингэж иймэрхүү зүйлүүд дээр ажигласан байна. Тэгээд нэрээ Францад очиж үзчихсэн хүмүүс байгаа бол тэгээд Америкт бас иржсэн хүмүүс байгаа бол ч юм уу те миний энэ ярьж байгаа зүйлээ санал нэгдэж юм. Та нар бас иймэрхүү зүйлүүдийг ажигласан уу ч гэдэг юм уу те. Эсвэл өөр очиж исэн орнуудтайгаа харьцуулахад ямар байсан бэ гэдээ бас тэр талаараа бичээрэй.
Нэрээ манайхаа төгсгөлд нь хэлчихвэл би нэг мөнх цэлмэг тэ YouTube-ийн бичлэгийг ирснийхаа дараа үзсэн байхгүй юу? Нөгөө Франц руу очсон. Тэгээд тэрэн дээр бас жоохон нэлээд хил ам болсон юм харагдчихсан гадуур ингээд хүмүүсийн комент харсан чинь мөнх цэлмэг болохоор тэ ингээд юугаар яг тэр бичлэгээр хүрэх гэсэн юм нь болохоор яг нэг Францын хэцүү байдлуудыг нь харуулад тэ Парис дахь хэцүү байдлуудыг нь харуулад тэр монголчуудаа тэнд байдаг монголчуудаа яриад одоо баг ингэж харалж ирээд хэрэггүй шүү хараар амьдрах гад тэ бичиг баримт төсгээд нэг refugee энэ төр хүсээд эх орондоо амьдрах боломжгүй байдаг энэ төр гэж тийм худлаа юм яриад ингээд бичиг баримт төсгээд тэгэж баг хэрэггүй шүү одоо цаг өөр болсон айгүй хэцүү байгаа Францчууд одоо тэ ингээд юугаа ийм цагаачтаа дийлэхгүй айгүй хэцүү болсон тэгээд юм те мөнгө төгрөг олно гэж бараг байхгүй өстой хэцүү шүү битгий тэгэж амьдралаа алаараа гэсэн мессеж хүрэхийг хүссэн байлээ тэгээд тэгсэн чи тэрэн дээр хүмүүс өстой юу яриад байгаа сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөл байгаа андар гэсэн тиймэрхүү зүйлийг айгу бичиж комент бичиж жоохон тэр мөцөлмгийн эсрэг те тэр бичлэгэн дээр ярьсан монгол хүмүүсийн эсрэг тийм байсан харагдчихсан тэрэн дээр би нэг юм хэлэхэд бол тийм ээ манайхаа те би бол айгу санал нийлнэ тэр мөцөлмгийн хэлэх гээд байгаа хүрэх гээд байгаа мессеж болно те тэгэд зөвхөн Франц гэдэг ах юм байхгүй зөвхөн Европ гэдэг ах юм байхгүй Америкт ч гэлээ тий одоо ялангуяа Америкт бол цагаачлалын асуудал дээр одоо immigration асуудал Трамп гарч ирээд айгүй хатуу чанга хориг энэ төр тавиад ингээ шаардлага тавьж байгаа учраас улам хэцүү болж байгаа. Тэгэхээр миний хувьд бол Франц ч вэ одоо Европ ч вэ Америк ч вэ хаан ч вэ одоо амьдралаа дээшлүүлъя гэд ингээд харалж ирэх тэгээ харалж амьдрах ингээд бичиг баримтгүй амьдраад ингэж байх бол хүсэж байгаа зүйл биш л гэж би бол хэлмээр байна. Тэгэд угаасаа тэр чинь үнэн штэ. Ингээд Америкт ч гэсэндээ яригддаг. Европчууд одоо бүр Америкасаа 7 дортой ингээд цагаачлалаараа бүр ингээд дороод ч гэсэндээ иммиграшн хүмүүсээ дийлж чадахгүй байгаас та хамаагүй гаднаас хурж ирээд одоо баг Европ биш боллоо те. Европын гудамжаар явахад одоо Лондон монд ямар болсон байлаа те. Европын гудамжаар явахад баг Европ шиг харагдах болсон. Араб улс шиг харагддаг болсон. Middle Eastern харагддаг болчихсон энэ төр гэл амар их юм. Одоо Африк шиг харагддаг болсон гэд тэр бол үнэ. Тэгээд ийм одоо immigration-д даруулаад байгаа учраас те угаасаа хүмүүсийн амьдралын одоо боломж ямар байгаа вэ? Ажил олох нь ямар байгаа вэ? Бичиг баримттай болох нь ямар байгаа вэ? Хэцүү шүү дээ те. Тэгэхээр тийм одоо яг үнэхээр тэрийг туулаад явж байгаа тэр одоо Европ дахь те монголчуудын үгийг сонсоод ингээд тэрийг бас хүлээж авахыг бодох хэрэгтэй. Эсрэгээр чи яах гэдэг намайг одоо Европ явуулахгүй гэх гээд байгаа юм уу? Гэсэн утгаар нь хүлээж авах биш. Яг үннийг хэлж байгаа байхгүй те. Хэцүү байгаа шүү амьдрал гэдэг дээр. Тэгээ Европын одоо амьдралын өртөг өндөрсөж гин те. Тэгэхээр айгүй хэцүү байгаа. Тэгээд хэлсэн шүү дээ мөнх цэлмэг. Бусад нөө монгол хүмүүс нь ч гэсэн хэлжсэн те Монгол тэгж ярьсан хүмүүс нь яг сураад те сурах гэж ирэх юм уу? Тэ тэгэх юм бол окей. Тэр чинь бол шал өөр шүү дээ. Оюутан болоод сурах гэж ирэх чинь бол шал ондоо зүйл. Эсвэл яг мэрэгжлэрээ ажиллах гад яг мэрэгжлэрээ аль үшин Монголд байхдаа Францын газар ч юм уу Италийн нэг компанид ингээд мэрэгжлэрээ аппликейшн өгөөд өргөдлөө өгөөд ингээд ажилд орчихсон бол тэгээ тийм хүмүүс ингэж тийм мэрэгжлэрээ ажиллах гэж байгаа тийм corporate ажилд орох гэж байгаа ажиллаар ирж байгаа хүмүүс шал ондоо тэ тэр цаанаасаа ингээд иргэншилж юмд оршин суух юм аваад өгч компаниуд нь мэрэгчлэрээ ажиллаж ийн ингээд тэ цалин байлангаа олоод яг Францын хүмүүстэй адилхан ингээд амьдраа яваад иж болж байна. Эсвэл аялж очих гэж байгаа бол окей. Тэгээ би сая аялж очлаа штэ. Надад 7 хоногийн хугацаанд бол аюу гойсон. Би тэр амар хэсгүүдээр нь яваагүй. Угаасаа надад явах шаардлага байхгүй. Би яах гэж утсан бэлээ эгчдэрээ очих гэж тэ уулзах гэж утсан. Түүнээс гадна бас ингээд гоё тэ гадар мадар явж шопинг энэ хийх гэж утсан. Тэгээ дандаа бол тэгэж тийм хэцүү хэсгүүдээр нь явах шаардлага байгаагүй. Тэгэхдээ би угаасаа Францын Парист бол тэ immigration амар байгаа, амар хэсгүүд байгаа гэдэг бол 100% сайн мэднэ. Тийм учраас би тэргээр яваагүй. Тэгэхээр аялах гэж явж болно. Аялах гэж яваад тэ гой зүйлүүдийг үзье, зугаалъя, шопинг хий, тэ тэгэж явж болно. Тэрнээс биш ийм гурван зарчмаар тэ аялах, эсвэл яг мэрэгчлэрээ ажиллах гэж ирэх, эсвэл юу яах гэж сурах гэж ирэх. Тэднэр бол ямар ч асуудалгүй шүү дээ. Тэгээ тийм байдлаар амьдраад сайхан одоо тийм мэрэгчлэрээ ажиллаад сайхан амьдраад явж байгаа хүмүүс Америкч гэлтгүй тэ ингээл Европын улсууд энэ тэнүүгээр Азийн улсууд ч гэсэндээ зөндөө байгаа. Одоо юу юм бэ? Монголоос ирээд амьдралаа дээшлүүлээ би өстой
бичиг баримтгүй ч гэсэндээ харалж агаад одоо өстой янз бүрийн тий Монголд амьдрахад хэцүү энэ гэж тийм шалтгаанаар ингэж refugee хүсээд ингэж амьдраад ингэж яа гэхэд бол одоо хэцүү болцсон гэдэг тэр ярьсан хүмүүстэй бол би үнэхээр 100% санал нийлэн. Тэгэхээр та бүхэн маань арай жоохон өөр өнцгөр хүлээж аваарай гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ ялангуяа одоо бас Америк ч гэсэндээ тий бол айгүй хэцүү болж байгаа. Нөгөө Трампийн одоо энэ амар хатуу үзлээс болоод айгүй хэцүү болж байгаа. Тэгэхээр бас бодолцож үзээрэй, тэрнээс битгий те өөстө энэ мөнхцэлмэг те биднийг явуулахгүйгээ тэгжин гэсэн тийм муухай сэтгэлээр битгий хүлээж аваарай гэж би бол хэлмээрэн. Тэгэд би нэр нэг юм хэлчихэд би мөнхцэлмэг YouTube-ыг огтхон ч танихгүй шүү. Хизээж холбогдож үзэж байгаагүй. Би бол бичлэгүүдийг нь үздэг. Яг бол би аялын бичлэгүүд үзэх дуртай. Би бичлэгүүд нь үзэх дуртай. Тэгээд гэхдээ би мөнхцэлмгийг огтхон танихгүй, хизээж би бинтэйгээ холбоо тогтоож байгаагүй. Тэгээд ингэж хэлэхгүй бол хүмүүс одоо би баг ингэ ярангууд чи мөнх цэлгээс мөнгө авцсан юм. Мөнх цэлмгийг таньдаг болохоор ингэж байгаа мó гэд хүмүүс ирээ авчдаг юм бэлээ. Би танихгүй шүү. Окей. Ёстой ямар ч холбоогүй шүү. Би зүгээр өөрөө мөнх цэлмгийн бичлэгийг үзсэн хүнийхээ хувьд ингэ сэтгэлээ хэлж байгаа. Та нар ч гэсэндээ өөртөөхөө үзэл бодолтой байж болон тэр хүний бичлэгийг үзээд тэрнтэй адилхан би тэр хүний бичлэгийг үзсэн дээр үзэл бодлоо ингэ форм хийсэн учраас зүгээр та нартайгаа ингэж хуалцаж байгаа юм шүү. За манайхаа зөндөө олон юм ярьчихлаа. Шампань ч гэсэндээ нэг жоохон уусан байна. За манайхаа та бүхэнд маань өнөөдрийн маань шавж чад таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа шавж чад болонгаараа цоо шин хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.